За Монгол Улс анх удаага улс төрийн шинжлэх ухааны нэвтрэгээ төлтөө болох гэж байна. За Монгол Улсын их сургууль, улс төр судлалын хүрээлэн, шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль болон шинжлэх ухааны академи, удирдлагын академийн судлаач эрдэмтэн 30 гаруй багш нар улс төрийн шинжлэх ухааны нэвтрэгээ тойл бүтээх ажлыг эхлүүлжээ. За энэхүү ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1200 нэр томьёог сонгон Монгол англи хэлнээ хөрвүүлээд байгаа юм байна. За эрдэмтэд тойл бичиг бүтээх ажлаа инхүү эхлүүлсэн ч санхүүгийн асуудлаас болж ажил нь зогсон байдалд орсон байна. За тиймээс шадар сайд хүрэлц бүхийг Монголд анх удаа бүтээх гэж байгаа улс төрийн шинжлэх ухааны тойл бичгийг хэвлүүлэн гаргахад туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. За шадар сайд энэхүү санаачлагыг дэмжин хамтран ажиллагаа илэрхийлж өнөөдөр эрдэмтдийн төлөвлөлийг хүлээн авч уулзлаа. Эрдэмтэд судлаачдынхаа үгийг одоо улс төрчнөө маш сайн сонсож явах хэрэгтэй. Төр засаг нь маш сайн сонсож явах хэрэгтэй. Шинжлэх ухааныхаа академийн үгийг сонсох хэрэгтэй. Судлаачдынхаа үгийг сонсох хэрэгтэй. Энэ улс төрийн шинжлэх ухааны багш нарын үгийг сонсох хэрэгтэй. Эдийн засгийн шинжлэх ухааны докторуудынхаа үгийг сонсох хэрэгтэй. Ингэжээж энэ шинжлэх ухаанд тулгуурласан бодлого чангалж байгаа. Энэ дээр л бидний алдаад байгаа гол юм бол энэ. Улс хөгжихгүй байна гэж ярьж байгаа. Нэг талаас бол хөгжөөд байгаа шүү дээ. Тэр 90 онтой өнөөдрийн Монгол улсыг харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай болсон. Монгол улс хөгжснөөгөө хөгжсөн. Харин бид нар нэг зүйл дээр алдсан. Энэ бол өшөө сайхан хөгжих боломжоо бид нар шинжлэх ухаанч байдлаар хандаагүй хаа улмаас алдаад байгаа. Тийм учраас одоо бидний алдаа оноогоо ойлгож байна. Энэ алдаа оноогоо засаж сайжруулах ёстой. Тийм учраас шинжлэх ухаанд тулгуурласан хөгжлийн бодлогыг л одоо бид нар хийж хэрэгжүүлэх ёстой. Энэ улс төрийн шинжлэх ухаан гэдгийг энэ улс төр сонирхож байгаа, улс төрийн төвшин шийдвэр гаргаж байгаа бүх хүмүүс судалсан байх ёстой. Ер нь одоо яг улс төрийн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэгдэж байгаа 1200 гаруй нэр томьёог одоо сонгож авч энэ нэр томьёоны тайлбар нэвтрэх төлөвийг бол бүтээе гэсэн ийм ажлыг жилийн өмнөөс эхлээ санаачлаад манай Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын техник санаачлаад ингээд ажил болгоод зохион байгуулалтын ажлаа хийгээд ингээд явж байгаа. За энэ ажлыг Монгол Улсын шадар сайд ивэлдэ авч ингэж урагшлуулж улам одоо энэ ажлыг эрчимжүүлж байгаа явдал нь бол цаашдаа Монгол улсад Монголын улс төр шинжлэх ухааны үндэслэлтэй ялангуяа одоо улс төр шийдвэр гаргаж байгаа төвшөнд шийдвэр гаргана гэдэг бол цаанаа бол улс төр. Тийм учраас энэ шийдвэр гаргагчид маань улс төрийн шинжлэх ухааныхаа нэр томьёог нэг мөр ойлгож хэрэгэлдэг болоход энэ нэвтрэх тойл бол асар ач холбогдолтой юм аа. За аливаа орны улс төрийн бодлого, улс төрийн намын бодлого шинжлэх ухаанд тулгуурлах ёстой. За өнгөрсөн 20 жил шинжлэх ухааныг хойшин тавьж мартаж явсны уршигаар олон бодлогын алдаанууд гарч байна гэдгийг шадар сайд онцоллоо. За улс төрийн бодлогодоо судалгаагүй шинжлэх ухаанч биш байдлаар хандаж үүнээс ч илүү хөгжих боломжоо алдсан нь үнэн. За та бүхэн улс төрийн шинжлэх ухааны тойл бүтээх гэж байгаа нь томох оюуны хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг мөн хэлсэн юм аа. Улс төрч нь өөрөө шийдвэр гаргах процесс шүү дээ. Улс төр гэдэг юу вэ гэвэл шийдвэр гаргах процесс. Тийм учраас бүх шатны удирдагч нар, бүх шатны дарга нар тийм ээ. Одоо энэ улс төрийн шинжлэх ухааныг өөрсдөө судалж, мэдэж байж одоо амьдралд улс төрийн шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлээр гаргахад одоо оршиж байгаа. Тэгэхээр сүүлийн одоо жилүүд бидний алдсан хамгийн том алдаа юу вэ гэвэл бид нар тийм ээ. Төрийн бодлогыг улс төрийн намын бодлогыг шинжлэх ухаанд суурилж явуулаагүй байх юм. Тийм учраас одоо бид нар алдаагаа засах ёстой. Бид нар тийм ээ төрийн бодлогыг улс төрийн намуудын бодлого за төрийн бус байгууллагууд ч гэсэн аж ахуйн нэгж ч гэсэн айл өргөч гэсэн өөрсдийнхөө амьдралыг зайлшгүй шинжлэх ухаанд суурлах хэрэгтэй байхгүй тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэж тийм ээ ингэж одоо шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлого одоо гарах хэрэгтэй. Энэ дээр л бид нар алдаад байгаа. Энийг бол шадар сайд бас ивэлдэ авч хамтран зохион байгуулъя гэж байгаад бол юуны өмнө боловсролын шинжлэх ухааны яам боломжтой талхалтай байгаа. Тэгэхээр энэ ажлыг бол ганцаагүй хийх ёстой. Энд бол манай бүх одоо улс төр судлалын бүх холбоодууд, багш нар, мэргэжлийн танхим болоод идэвхтэй оролцсон байх гэдэгт бол найдаж байгаа. За тэгээд засгийн газраас бол одоо маш чухал асуудал дээр анхаарал хандуулж бас тодорхой хөрөнгө санхүүгийг гаргах асуудал их чухал байна. Зарим ихтэй сургуулиудаас бас нийгмийн шинжлэх ухааны хичээлүүд, ялангуяа улс төр судлалын хичээлүүдийг бас жоохон түлхэх, жоохон нэг ад үзэх тийм асуудлууд бас зарим ихтэй сургуулиуд дээр байж байгаа. Энэ бол ингэж болохгүй юм байна. Үнэхээр эдийн засгийн шинжилэл явагдсан улс төрийн шинжилэл яагаад чгүй шүү дээ Монголд. Энэ үед бол улс төрийн боловсрол бол асар их чухал. За улс төрийн талаар нэгцэн ойлголттой болж маргаантай асуудлаар эргэлзээ тайлдаг олон жилийн дараач үндсэнээ алдахгүй тийм хэмжээний тойл бичгтэй болох санаачлагыг дэмжиж шадар сайдын хувьд санхүүгийн тусалцаа үзүүлнэ гэдгээ хэллээ. Шадар сайд номын зохиогчдод хандан хэвлэлийн дизайн, за утга найруулгын хувьд мэргэжлийн чамбаа бүтээл гаргахыг захиж байсан юм. За тойл бичгийг зохиогчдын төлөвлөж байгаагаар энэ ондоо багтаж номоо хэвлүүлэх боломжтой юм байна.